Хай манайхан та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. За удаан хугацаанд ярьж сууж байгаа бичлэгээр уулзсангүй. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр юу ярих гэж байгаа гэхлээр амьдралдаа гарсан нэгэн том өөрчлөлтийн талаар та бүхэндээ буу халъя гэж удаад бичлэг эхлүүлээ сууж байна. За та бүхний харж байгаа члэн би ингэж жоохон жин нэмсэн байгааз. Тэгээд ер нь эмэгтэй хүн чинь яагаад жин нэмдэг вүлээ? Нэг шалтгаан нь бас би давхар болсон. Тэгээд энэ хугацаанд юу болов гэхлээр гинт жоохон ер нь бол ингээд нөгөө жирэмсэн болно хүүхдтэй болно гэж яг бодоогүй байжсэн л та бит хоёрын хувьд. Тэгээд арай болоогүй хойлоо дахиад 2-3 жилийн дараа хүүхдтэй болъё гэж ярилцчихсан. Тэгээд гэтээ бит хоёр дээр ингээд бит хоёрын ярьжсэн хугацаанаас манай хүүхд арай хурдтай хүрээд ирсэн. Тийм болохоор бас баяртайгаар аз жаргалтайгаар хүлээж аваад ажлаа болоод тэг гэртээ ингээ байгаад нөгөө жирэмсний ихэн үед явагддаг нөгөө юу байдаг штэ шинж тэмдгүүд тэр бүхэндээ ингээ жоохон дарагдаад тэгээд үзлэг хяналт хийж яваад ер нь нэг тиймэрхүү байла. За тэгээ та хэдэд юу болсон талаар гоё эхнээс нь тухтай ярий. За ийм юм болсон. 1 сарын ихээр би ингээд ажлаад хараад явчихсан байхгүй. Тэгээд за ямиг аж мэдхүү ингээд нэг тест аваа үзчихдэм билүү гэж бодоод дайсаа ороод тэгээд дайсаагаас тест аваа үзсэн чинь тэгээд шууд ингээд 0.50 би ингээд гараа цахгүй тэгээд жоохон байж байгаа ороод ирсэн чинь ингээд нэг тод зураас нэг бүтгэн зураас ингээд болцсон байсан. Тэгээд яана гэж бодоод тэгтээ яхаа нөгөө нэг л тест ирэхлээ үзсэн болохоор тэгээд яг нөгөө баттай өгөөг нь мэдэхгүй. Гэтэ яхаа ер нь бол ингээд баттай байх л хэл бодож л хэлсэн л та. Тэгээ би мэргэд нөгөө нэг бэлтгэлтэй явцаа арай эрээг байсан аахгүй юу. Тэгээд за одоо яаж хэлэх үү гэж бодоод одоо нөгөө нэг бит хоёр арай болоогүй гэж ярьжсэн тэнгуут одоо энэ мэдээг ингээд сонсол мэргэд яаж хүлээж авах бол гэж жоохон айдтайсэн. Тэгээд орой мэргэд ирээд мэргэдэд үзүүлсэн чинь хотлын арайд тоглоод байгээд надад ерөөсөө итгэхгүй. Тэгээд тэгчихсэн хотлоо чи хүний тестаар намайг пранктэд байгаа юм шүү гэ. Тэгээ итгэхгүй байгаа цаахгүй нөгөө өмнө дандаа тэгэж арай нөгөө нэг яг жирэмсэн гэж биш ч гэсэндээ өөр зүйлээр ингээ пранк хийсээр байгаа жоохон итгэхгүй болсон. Тэгээд тэгсэн чи гүү юу яриад байгаа юм гэ. Тэгээд би сүүлдээ нөгөө итгэхгүй болохоор гомдоод уйлаад тэгээд чи би ийм юмар тоглоно гэж байсан ингээд тэгсэн чи итгээ за одоо тэгээ хойлоо өөр яахтай ингээл хөвгтө алцсан юм чи ингээл. Тэгээд би бит хоёр тэгж нэг байжгаад маргаашаас нь ажилдаа яваад тэгээ ажиллаа хийгээл байжгаад ерөнхийдөө бол нөгөө эхний 3 сар бас айгүй чухал үе нь байдаг гэ. Тэгээ би хэд хоног ажиллаа хийж байгаа ерөнхийдөө бол ажиллаа болсон. Тэгээд тэгээ эргэн тойрныхаа ойр дотны хүмүүсээс зөвлөгөө за одоо яг хаанаас эхлэх вэ? Би чи ер нь бол юу ч мэдгүй бааш би чин доороо дүүггүй ер нь хамаатнуудынхаа дүүгл ингэж хаяа очиж хардаг байсан үхээс яг тэгэж ингэж ялах хөхт ямар процессор ингэж том болоод одоо тийм нарийн ширийн юм нь болохоор сайн мэдэхгүй байдаг байхгүй. Тэгээд одоо ингээд нөгөө хяналтанд орохоос гадна тиймэрхүү юм зөвлөлүүдийг сайн мэдэхгүй. Тэгээ ойр дотныхаа хүмүүсээс ерөнхийдөө зөвлөгөө аваа тэгэл одоо нөгөө Facebook интернет хөгжсөн болохоор энэ тэндээс бас хүмүүсийн мэдээлэл уншаад ерөнхийдөө бол нөгөө нэг 5-6-7 хоногтой үед нь хяналтанд орвол зүгээр байдаг гэд. Тэг хэрвээ хитрхи эрт очих юм бол яг нөгөө яхон дээр харагдахгүй тэгээ буцаага явуулчдаг гэд тэгчихсэн байхгүй. Тэгээ би яг зүгээр өөрхөн тооцоолоор бодохдоо би одоо нэг 3-7 хоногтой байх гэд яг нэг анх мэдсэн үедээ тэгэж бодчихсон байхгүй. Тэгээд за одоо нэг 3-7 хоногийн дараа тэгвэл имлэг орё гэж бодоод яг 3-7 хоног өнгөрөөгөөд тэг яг өөрөө үзүүлдэг нөгөө монгол орчуулагчтай нэг ганамд барилтаа имлэг байдаг байхгүй юу. Тэнд очсон чинь яг 6-7 хоногтой дараа очсон байсан. Миний тооцоолоор яг зүг байсан. Ерөнхийдөө бол нөгөө хамгийн сүүлд ирсэн сарын тэмдгээс авахлаа нөгөө хугацаагаа тооцоо явдаг юм билээ л дээ. Тэгээд үзүүлсэн чинь зүрхний цохилт нь ороод ирсэн. Тэгээд шууд эхнийхэн хяналтын үзлэгээр хүүхдийн зүрхний цохилтыг сонсоод тэгээд зүрхний цохилт нь ороод ирсэн үед нөгөө нэг имлэгээс юм нөгөө жирэмсэн гэсэн бичиг хийж өгд юм лээ. Тэгээд тэр бичгээ аваад
Тэнгүүдээ имлгээс ингээд нөгөө багц үгсэн надаа ингээд нэг одоо нөгөө жимснийхээ үйл явцыг тэмдэглэдэг юм ягаан дэвтэртэй тэгээд цүнхнээсээ зүүдэг ягаан зүйлд тэгээд өөрчөө өглөө нэг тэрийг өгсөн. Тэгээд имлгээсээ санал болгосон витамин А аваад за эхний үзлэг бол ерөнхийдөө бол тэгээд дуусан. Тэгээд тэр нөгөө нэг жирэмсэн гэсэн бичгээ авангуудаа би маргааш нь өөрхөн ашигладаг Ханаа банкн дээр очиод тэгээ Күгмийн Хэмбүг кас гээд одоо нөгөө нэг даатгал төлдөг бол нөгөө даатгалаасаа ингээд жирэмсэн болсон гэсэн бичгээ үзүүлэх юм бол тэр нөгөө эргэлэг банкнаас нь сая оны ваучер өгдөг. Тэгээ яг ийм нөгөө банкны картын хэлбэрээр гаргаад өгд юм лээ. Тэгээ тэр сая оны ваучер болохоор эмнэлэгтээ үзүүлэхтэй хэрэглэж болно. Тэгээд эмийн санд нөгөө ер нь эмийн санд ашиглаж болдог тийм карта авсан. Тэгээ тэрнээсээ шир нь бол тэр карта зуруулаад явж байгаа. За тэгээ 6-7 хоногтой үзүүлсний дараа 2-7 хоногийн дараа хурж ирээрээ гээд тэгээ би 8-7 хоног гантаа очоод тэгээд тэр үед болохоор одоо яг эхийн биеийн шинжилгээг авд юм билээ. Тэгээд яг миний өөрийн бие эрүүл байгаа эсхийг тэгээд ерөнхий шинжилгээнүүдээр шинжилж үзнэгээ цус шээсний шинжилгээ өгөөд тэгээд тэр нь болохоор нэг 3 хоногийн дараа гарсан баха. Тэгээ би 3 хоногийн дараа нөгөө орчуулагч рүүгээ бичээд уул нь бол нөгөө яг дараагийн үзлэгээр эрэхтэй шинжилгээний хариу авчих гэсэн аахгүй. Гэхдээ нөгөө хүн чинь ингэ шинжилгээ өгчхөр нэг тийм санаа зовоод идэв штэ. Яасан бол гэ тэр ихч рүү урьшлаад миний шинжилгээний хариу гарсан болоо та надад аваад өгөөч гэдгсэн чинь гарсан байна гэ тэг над руу явуулаад тэнгуүтээ ерөнхий үзүүлэлтүүд нь зүгээр байна. Яг нөгөө D витамин дутагдaltaй байна гэж тэгэж харж ирж байсан. Тэгээд 2-7 хоногийн дараа эмнэлэг дээр очиод тэнгуү тэр үед болохоор үзлэгтээ дахиж ороод хүүхдээ яхон дээр хараад тэгээд D витамин бичүүлж аваад нэмэлтээр уух D витамин бичүүлж аваад тэгээд 3 дахь үзлэг нь ерөөхдөө олоосч байгаа. Тэгээд би ер нь 3 дахь үзлэгээсээ одоо нөгөө ер нь бол өөрхөн ойрхон ингэж 2-7 хоног 3-7 хоногийн зайтай очих болохоор гэрээхээ ойрхон эмнэлгийг сонгочвол амар юм байна гэж одоо манайхаас намар явахт чинь бараг 2 цаг болчихсон байхгүй. Тэгэхээр яг угаасаа ер нь бол төрөх эмнэлэг дээр хяналтандаа орчвол аяга амар гэд манай ихч зөвлөжсэн. Тэгээ би ихчийн зөвлснөөр яг гэрээхээ ойролцоох гайгүй эмнэлгүүдийг ингэж судалж агаад тэгээд яг одоо өөрөө төрнө гэж бодож байгаа эмнэлэг дээр очиод үзлэгтээ орсон. Тэгээд дахиад нэг 2-7 хоногийн дараа яг тэр эмнэлэг дээр очиод нөгөө эхлээд юу яад юм бэлээ. Одоо нөгөө би эхлээд үзүүлсэн эмнэлэг дээр би ингээд шинжилгээнд төрөгцөн байгаа штэ. Тэнгүүд би одоо ингээд эмнэлгээ солих гэж байгаамаа төрөх эмнэлэг рүүгээ шилжих гэж байгаа гингүүд тэр одоо эхний эмнэлгээс шилжих бичиг хийгээд өчтөө. Тэнгүүдээ миний одоо шинжилгээний хариу энтрийг хавсаргаад явуулчихсан бэлээ. Тэгээ би нөгөө шилжсэн эмнэлэг дээр тэр эмнэлэг тэгээ нөгөө шинжилгээгөө бичгээ үзүүлэнгүүд дахиж давхар шинжилгээ өгөх шаардлагагүй. За тэгээд нөгөө эмнэлэг дээр яг төрөх эмнэлэг дээр очисон тэр үзлэгийн хувьд гэвэл яг зүгээр энгийн хяналтанд орсон. Тэгээд маргааш ирээд өнөөдөр болохоор нөгөө нэг цагаан дуурсан байна. Тэрнээс ч нөгөө юу одоо ингээ 12-7 хоногтой болсон болохоор одоо хүүхдийн шинжилгээ авах шаардлагатай. Гэтэ өнөөдрийн цаг дуурсан байна. Маргааш юм уу 2-3 хоногийн дараа хүрээ дээр хизээр хөөхгүй дээ би шууд маргаашхан цагийг аваад тэгээ оцсон тийм маргааш нь очиод хүүхдийн хаан шинжилгээ өгсөн. Тэр шинжилгээ нь болохоор яа гэм бэ гэхлээр хүүхэд одоо ямар нэгэн зүйлийн нөгөө гажиг одоо юу юм бэ синдромтой ч юм уу тийм байгаа эсхийн шинжилгээ юм лээ. Тэр болохоор цуснаас авчт юм лээ. Энэ хавьяас ингээд нэг цуснаас авчт юм лээ. Тэгээд тэр шинжилгээний хариу нь болохоор нэг 7 хоноод гарсан баха. Тэгээ над руу шууд мессежээр ирсэн хийм байна гэд. Тэгээд одоо болохоор тэрнээс хойш айгүй хоолзоо би ч 12-7 хоногтой одоо ингэж хяналтанд орчоод тэгээ одоо дахиад 16-7 хоногтой очиж дахиад нэг шинжилгээ өгнө гэсэн. Тэгээд ер нь бол 12-16-7 хоног хоёр дээр ер нь нэг том хоёр шинжилгээ өгөх юм байлээ. За тэгээ өөр чинь хэлж ярих зүйл гэвэл за ер нь бол хяналт эмнэлгийн талаар нэг иймэрхүү юм болсон миний хувьд. Тэгээд жирэмсний шинж тэмдгийн хувьд гэвэл за хамгийн эхлээд жирэмсэн болсондоо ингээ мэдсний дараахан ингээ шууд давсаг мавсаг хэсгээр одоо нэг биений өмнө өвдөлт өгдөө штэ. Яг тэр шиг тиймэрхүү өвдөлт мэдрэгдээдсэн. Тэгээд яагаад тийм бол гээл нөгөө ChatGPT интерес асуунгууд одоо ингээ нөгөө хүүхэд ингээ бүрлж байгаа болохоор ингээ өөрийнхөө орон зай гүйсгээд тэгээ баазаргийн өрнөхөд бол тиймэрхүү өвдөлт мэдрэгдэж болно гэдгийгжсэн баггүй.
Тэгээ хитрхийн ингэж одоо өвдөх ч юм уу хит ингэж базлага доошоо тусгаарах ч юм уу нэг талдаа хитрхи давмгаа ингэж өвдөх ч юм уу тэр үедээ болохоор эмнэлэг тандараа гэд тэгж байсан. За тэгээд эмчтэй ч гэсэндээ ерөөд бол тиймэрхүү шинж тэмдэгэ хийлээд тэгэхгүй тэр бол хэвэн гэд ерөөд бол тэгжсэн. За тэгээд эхэндээ болохоор тэгж базалж өвддөг байж тэр нь гайгүй болж исэн. Тэгээд араас нь болохоор хордлого болохоор минийх нэг 8-7 хоногтоос энэ 8-7 хоногтоос ер нь эхэлжсэн. Тэгээд өглөөс сэрэнгүүд ингээд дотор мохоо оргилттай сэрээд тэгээд нэг жоохон юм идчихвэл гайгүй болоод тэгээд яг би тэр үед за иймэрхүү хордлого байвал бас гайгүй мэн гэж бодчихсон байхгүй тэнгүүд яванда жоохон бүр ихсээд исэн. Тэгээ яванда бүр ингээ бөөлж тэгээ машинд удаа явж чадахгүй болоо, метронд удаа явж чадахгүй болоод эзэмараа буцаж бөөлжөл тэгээдсэн болохоор эмлэгтэй хилээд хорлогоны им бичүүлж асан 2 лооны. Тэгээ тэр имийг уухаар болохоор яг хөө ингээд бүр огт ингийн үе шиг болохгүй ч гэсэндээ одоо нэг бүр амар ингэж мөөлчдөг ч юм уу тэр нь гайгүй болт юм билээ. Тэгээ тэр имийг уугаа тэгээ ирэхэд бол би тэр имийг нэг 4-7 хоног гэртээ уусан. 2-7 хоног ууж дуусчаад тэгээ дахиад утсан чинь хорлогоны яаж яаг гэдгсэн чинь хорлого нь байгаад бүүлжээд байгаа гэдгсэн чинь дахиж бичиж өгөө. Тэгээ нийтдээ 4-7 хоног тэр имийг уугаад тэгээ сайхан дууссан. Тэгээд одоо тэр юм дууссан чинь дахиад нөгөө нэг хордлого жоохон байгаад байгаа нөгөө уухгүй байгаа болохоор тэгээ нэг жоохон янз бүрийн мэдчихвэл тэгээ шууд тэр өөр ингээ бөөлжүүл ер нь бол амар тийм олон төрлийн юм идэж чадахгүй. Тэгээ би ингээ одоо идэх юм ингээ төсөөлж бодонгоо шууд дотор мохоо оргол ингээл огоол тэгээд яг нэг тийм идэж чадах төрлийн юм ер нь цөөхөн. Тэгээд нөгөө хүмүүс ингээл янз бүрийн мэдмэр санагтаад тэгээд идэж штэ миний хувьд болохоор яг өмнө нь иддэг байсан ингээ амьдралынхаа хавцад иддэг байсан их юмд одоо ингээ амар дургуулсан. Би өмнө нь айгүй их тийм өдөр болгон жоох ер нь л 7 хоногтай айгүй олон удаа тийм мачалтай авч уудаг. Тэгээд бодоотой ураг айгүй хийддэг. Ер нь их тиймэрхүү юм би айгүй хийддэг гэсэхгүй. Тэгээ би ааруулантай амар дуртай. Тэгсэн чи яг тэр юмнуудтай одоо ингээ дургуулсан ингээ бодох төдөөд ингээ дотор мохоо оргоод яг тийм болсон. Тэгээ яг одоо сүүлийн үед яг бодоотой ургаа ингээ гайгүй идээд байгаа юм. Арай нэг өөрөө хийж идээд өөрөө нөгөө амталж чадах, идэж чадах төвшөндөө ингээ хийж итгэхээр идэж чадах. Таангууд босод одоо янз бүр юм болохоор ингээ төсөөлөлтүүдэд идэж чадахгүй болохоор тэрийгээ бүр идэж хэрэггүй заяа. Идчихвэл өөөсөө бүүлж гарах чинь. Тэгээд ерөнхийдөө бол миний хордлого жоохон их байгаа. Тэгээ уул нь бол ингээд 14 5 6 7 нагаас гайгүй болдог гэсэн тийм миний болохоор яг гайгүй болсон зүйл бол байхгүй л энд гайгүй болоосай л гэж хүсэж байна. Тэгээ за өнөөдөр арай гайгүй байна уу да. За ингээ ерөнхийд бол гайгүй бочлоо гэхгүй л худлаа заяа маргааш нь дахиад дотор мохоор. Гэтэ бас хүний сэтгэл зүй бас амар сонио. Би ингээд дотор мохоо ингээ орхоо болчих штэ тэгэхгүй яа дотор мохоо орхихгүй байна. Манай хүүхд энэ зүрийн болсон юм шиг байгаа гэж ми санаа зовоо заяа. Тэг яг ингээ байнга дотор мохоо орхилтэй байгаад хар нэг бодлын надаа өөрт хэцүү байгаа ч гэсэн те за хүүхд минь сайн бойж байгаа байна да гэж дотор бодогдоод тэгэд амар олон юм ингээ бодд юм лээ. Ингээд амар гой мэдрэмж байгаа ч гэсэндээ одоо ингээ нөгөө хүүхдтэй болж байгаа гэдэг чинь айгүй гой мэдрэмж байгаа ш. Тэрнийхээ ингээ давхар ингээ айц өмнө нь энэ тэрэндээс ингээ сонсч байсан юмнууд бодогдоод нөгөө ургийн хөгжлийн зогсол тэгэл нөгөө одоо доошоо ингээд золбцдаг гарцдаг гэл нэг тиймэрхүү минь тэнэл ингээд сонсоод киномоноос үзчихсэн юмнууд ааш тиймэрхүү юмнууд төсөөлж бодоод тэгээ жоохон тэгэж бодож болохгүй гэж бодож байгаа ч гэсэндээ бодогдоод идэг ингээд ургуулж одоо тэгээд яхаа тэгэл янз лэн тэгээ сэтгэл зүй жоохон доошоо савлах үе хэн тэгэл нэг жоохон юм болонгууд уйлах гал байдаг ч юм уу нэг тиймэрхүү юм бол байна. За ерөнхийдөө бол надаар нэг иймэрхүү сонтой тэгээд та бүхэн маань бас доор гоё сэтгэлээ үлдээгээд өшөө өөр гоё юуны зүйлийн талаар хэдүүлээ буу халах уу тэр талаараа бас гоё бичээрэй заяа. Гоё хантай амьдрья. Тэгээ ганцаараа одоо өдөр ерөнхийдөө бол юу хийж байгаа вэ гэхээр саяхнаас буцаа фитнестэй явж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө хөнгөн дасгал хийж байгаа. Нэг тэгж хүнд юм өрөхгүй жоохон хөдөлгөөнтэй бай гэж бодоод тэгээд бас гэртээ ингээ хит ихтэд хар хүүхэд аягүй хурдан томроод төрөхөд нөгөө нэг заавал нөгөө хаалгаар төрөх ч юм уу тиймэрхүү асуудал үүсдэг гэж сонсч байсан. Тэгэхээр нэг жоохон баг зэрэг хөдөлгөөнтэй байгаа хэтрүүлгүйгээр. Тэгээ надаар нэг иймэрхүү сантай. Тэгээ та бүхэн минь гоё доор сэтгэлээ үлдээгээрэй. Bye bye.